Монгол Улсын соёлын говь зэтгүүлтэн 75 төрөнжийн нэрмжит Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас үзүүлж байна. Монголчууд ном дөрөг мөрг мөгөж сүсгэлдэг нь өөр бусад улс үндэстэнд төдийлөн байдаггүй онцгой заншил сүсэг юм. Монголчууд бичиг үсгтэй болсон цагаас л Монгол ном гарсан гэж үздэг. Хус модны үйсэн дээр, даавун дээр утсаар шаглаж ном ойж бүтээдэг. Мөн зис мөнгө алтан удастай номуудаж цөмгүй байсан. Ихэвчлэн гар мичвэл номыг үлдээсэн боловч модон болон тугалган хорголжин барын номыг олныг бүтээж барлан дармаллаж төгөж байжээ. Монголчууд төрийн албаны дэвтэр хөтөлж эхлээд түүнээс уламжлан ном бичдэг болсон нь хөх дэвтэр, алтан дэвтэр гэх зэрэг нэр томьёо үлдэж хожим үеийн зохиолчид хөх судар инжнааш гэж түүхэн зохиолоо нэрлэж байжээ. Манай дэлхийн хаанч ном хэвлэдэг оньсон техник гараагүй байсан цагт Эртний Монголд бичсэн номоо ховлон уншруулах дөт дөхөм нэгэн үйлдвэрийн арга боловсруулсан модон барын хэвлэл байжээ. Ном гэдэг оюуны эрдэнэс бүтээж тэр нь 100-аас 100-д өвлөгдөн хадгалагцаар асар их өв хөрөнгө болон хоримтлагдсан байна. Номтой болсон Монгол үндэстэн номоо хадгалах, өвлүүлэх, уншуулах арга хэрэглүүрийг мөн олжээ. Нэгэнт ном бий болсон учраас ном хоримтлагдах, хадгалах, улмаар номын сан бүрдүүлэх хэрэгцээ гарсан байна. Монголчууд бүр 13 дугаар зууны дундуур дэлхийн анхны номын сангуудыг байгуулж байсан төвхтэй. Монголчууд нүүдэлчин хэдийж гэрийн номын санта байсан бөгөөд чийг тоосонд автагдахгүй бодож үхрийн ширээр хийсэн үхэгт ном судран хадгалдаг байлаа. Гэрийн номын сангаас хамгийн чухал хэрэгцээтэйгэн ил гаргаж хамрын хон авдар дээр бурхан шүтэнийхээ давхарлан тавьдаг байв. Хуучны Монгол айл өрх бүрийн гол авдар дээр наад зах нь 3-аас 5 ном тавиастай байдаг асан. Тэдгээр дотор заавал байх учиртай ном гэвэл алтан гэрэл, сандуинжууд, дорж зовд зэрэг судар байжээ. Гэрийн номын сангаас хот айлынхан юм уу эсвэл танил хүмүүс нь гуйж авч уншдаг байсан нь үнэн гэрхтээ ном уншлагын хэлбэртэй ашиглагдаж байсан гэсэн үг юм. Бас уншихаар гуйж авахаас гадна хуулж авдаг, хуулж тараадаг удаач байлаа. Нүүдлийн амьдрал ахуйн нөхцөлд гэрийн буюу өрхийн номын санаанд эрдэм ном дэлгэрүүлэхэд бас нэгэн өвөрмөц хэлбэр байсан гэдэг. Хувьсгалын өмнө Монголд сүм хийдийн дэрэгдэх номын сангууд дотроос гандан дэгчлэн буюу төгс баясгаланд их хөлөгний хийдийн номын сан 20 дугаар зууны эцэс гэхэд Монголд бурхан шашны сэдвтэй самгард, наяхаад, төвд монгол хэлээр бичиж барлсан, хуулбарлсан, хэвлсэн олон мянган бот номтой номоор хамгийн баялаг номын сан байжээ. Номын санд номыг хадгалаад зогсохгүй бурхны шашны зүтгэлтнүүд, лам хуврагууд, судлаачид уншин судлаж, түгээн дэлгэрүүлж, эргэлтэнд оруулдаг байсан байна. Судар бичгийн хүрээлэнд анхны ном судар цуглуулж өнөөгийн Монголын нийтийн номын сангийн үндэс суурийг 1921 онд тавьсан. Монгол улсын анхны номын сан асар өргөн хүрээтэйгээр хөгжин дэвшиж 18 аймаг хотуудад сум сургуулиудад удаа дараа байгуулагдсан 1500 гаруй номын сангуудтай болсны нэг нь Хөвсгөл аймгийн номын сан юм. 1944 оны ардын сайд нарын зөвлөлийн 54-р хурлын тогтоолоор 18 аймгийн төв болон Сүхбаатар, Амгаланбаатар хот мөн хатгал налаахын үйлдвэрийн газруудад номын сан байгуулах түүнд шаардлагадах хөрөнгө санхүү гаргах тухай тогтоол гарснаар мөн оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн төв мөрөн болон хатгалд номын сан байгуулагдсан байна. Дүүхэн баримтуудаас үүсгэд 1944-өөс 1946 онуудад манай аймагт тогтмол үйл ажиллагаатай 2 номын сан байгуулагдсан хэдий ч тухайн үеийн нийгмийн байдал материаллык бааз, боловсон хүчний мэдлэг чадвар, ард түмний бичиг үсэг тайлагдалт, ном хэвлэлийн хүрэлцээ хангамж зэргээр шалтгаалаг. Төдийлөн үйл ажиллагаанд тогтмолж иж байр сууриа бүрэн бэхжүүлж чадлагүй хэсэг хугацааг өнгөрөөсөн байна. Энэ тухай 1946 оны 1-р сард болсон бүх сумдын намын үүр захиргааны дарга аймгийн бүх идэвхтний хурал дээр тус аймгийн улс төр гэрлийн ажлын тухай аймгийн дарга Эрдэнэлгийн элтгэл аймгийн төв болон хатгалд номын сан байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч 1025 ширхэг ном гадуур өгч уншуулснаас өөр ажилгүй байна. Гэх зэргээр тухайн үеийн номын сангийн үйл ажиллагааг тод томруулнаар тэмдэглэн үлдээжээ. 1946 онд Хөвсгөл аймгийн хэмжээгээр явуулсан улс төр гэрлийн ажлын тухай элтгэлд аймгийн төв ба хатгалд нэчээд номын сан ажиллаж буй бөгөөд Монгол ном төрлөөр 199 ширхгээр 5746, Орос ном төрлөөр 159 ширхгээр 213, Хятад ном төрлөөр 12 ширхгээр 26, Төвт ном ширхгээр 3 бүгд 5988 ширхэг номыг дотор ба гадуураар хүмүүст уншуулсан хэмээн бичиж байжээ.
Хөвсгөл аймгийн номын сан 1947-оос 1956 он хүртэл өөрийн байр сууцгүй байснаас аймгийн төвийн артилийн дэлгүүрийн байшин Улаанбулан зэрэгт дамжин байрлаж байлаа. 1956 оны 11-р сарын 1-нд Төв хорооны тогтоолоор хүүхдийн засгийн фондын номыг нэгтгэснээр 12250 номтой номын сангийн байранд 5480, гэрээр 101 бүгд 5581 хүн ном уншижээ. Энэ онд тус аймгийн нийтийн номын сан нь 10,000 гаруй номтой болсон учраас эрхлэгч, туслах эрхлэгч ба номын санч, түгээгч, галч, цэвэрлэгч гэсэн 4-5 орон тоотоогоор ажиллах болсон байна. 1957 оноос эхлэн 11 сумд сумдын Улаанбулан төшөглүүлэн номын сан гишүүнээр байгуулах ажил эхлэхэд бол номын болон уншигчдын уншигчтай ажиллах ажлыг сайжруулахад онцгой харан ажих талаар үүрэгдсэн байдаг. Иймээс сумд тогтмол ажиллагаатай номын сан байгуулагдах үйл явцын өрнөж номын сангийн ажлыг мэргэжлийн төвшөнд шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах ажлыг хийж эхэлжээ. Тухайн үеийн аймгийн номын сангийн эрхлэгч аймгийн соёлын хилтэст хамт шинээр байгуулах номын сангуудын ном авах төсвийг яаралтай өгөх нь цаашдын ажил тустай байна. Номын сангийн талаар сумдын намын хороо, захиргаатын удирдах хүмүүст техник ажиллагааны зохих мэдээлэлтгүүн өгөх нь их ач холбогдолтой санагдлаа. Сумдад байгуулах номын сангуудыг даруйхан байгуулж хөдөлмөрчдөд үйлчлүүлэхгүй бол хугацаа хожимдож байгаа мэт санагдаж байна. Энэ талаар арга хэмжээ авч өгөхийг хүснэ. Харвтын ангиллын арга Монгол зохиогчийн нэрийн 2 үсгийн тэмдэгтийн жигсаалыг бүрэн тогтоохоос бусад 10 суманд гаргах арга хэмжээ авч өгөхийг хүснэ. Төв номын сан соёлын хилтэстэй хавсраад машин бичээчийн тусалцаа өгвөл боломж байна уу гэсэн хүсэлт илгээж байжээ. 1956 онд улс аймгийн төсвөөс 10,000 төгрөгийн өртөг бүхий 2 тасалгаатай байрыг шинээр барьж тогтжуулан 9-р сарын 25-ны өдөр нээлттэй хийгээд үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Үүнээс хойш уншлага, үйлчилгээ, номын фонд өсөн нэмэгдсээр 1981 оны байдлаар 67500 гаруй Вьетнамтой 7 орон тоотоо улсын 3 дугаар зэргийн номын сангийн үүргийг гүйцэтгэх болсон. Тухайн үед номын сан нь Орос, Монгол төв тогтмол хэвлэлийн фондтой үйлчлэгээний 3 танхимтай үсэг дараалал төрөл ангийн каталог, картын сантаагаар уншигчдын баг хурал ажилчин албан хаагчдын урьж уншлах хийлгэн, номын алдар тэмдэглэх, баримтат кино, дугуйлын сурагчдын концерт, номын баатруудын дүрийн тоглолт, тусгай сэдвээр үзүүлэх сургууль, хийлгэх зэрэг соёл танин мэдхүүн ажлыг удирдан зохион байгуулдаг болжээ. Ийхүү түүхийн шаргалах уудаснаа ард түмнийг ухуулан сурталчлах, соён гэгэрүүлэх улс төр үзэл сурталын зэвсэг болон ашиглагдаж байсан соёлын байгууллагууд тухайлбал номын сан нь үүсэл хөгжлийн түүхэн цаг үе бүрт өөрийн үйл ажиллагаа үүрэг зорилгоо уламжлан авч шинэчлэн тодорхойлсаар өнөөдрийн өндөрлөгт хүрээд байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нийтийн номын сан нь орчин үеийн уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн номын сан мэдээллийн төв болон үйл ажиллагаагаа явуулж байна. 1983 онд одоогийн номын сангийн барилгын зураг төсөл хийгдснээр 1986 онд 100,000 номтой номын сангийн зориултын барилга ашиглалтанд оржээ. Засаг даргын 2000 оны 232 дугаар захирамжаар орон нутгийг судлах музей Төв номын санг тус бие даасан зохион байгуулалтаар ажиллах болсон нь номын сангийн хөгжил түүхэн чухал ач холбогдолтой шийдвэр гарсан байна. Эдүг аймгийн номын сан нь 68133 номын сан хөмрөгтэй уншилгын танхимуудын ойрын фонд 7000 гаруй номын тоон үзүүлэлттэй өдөрт дунджаар 120-с 140 хүнд 150-аас 180 ширхэг жилд дунджаар 66,000 ном хэвлэлийн бүтээгдэхүүн олгож үйлчилдэг. Мэдээлэл сурталчилгаа, соёл танин мэдхүүн ажлыг тогтмол явуулж ихэвшсэн 16 ажилтны орон тоотоогоор Хөвсгөл аймгийн төв нийтийн номын сан болон ажиллаж байна. Тус номын санад захиргаа аж ахуй, лавлга, арга зүй, уншлага үйлчилгээ гэсэн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна. Номын сангийн хамт олон түүхтэд 75 жилийн ойгоо өгсөн олон бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж ирлээ. Номын сангийн үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн автоматжуулах зорилгоор цахим номын сан төсөл амжилттай хэрэгжиж номын сангийн цогц Lib4U програм хангамжийг ашиглан мэдээллийн электрон каталогийн санг бүрдүүлэх, номыг баркоджуулах, тооллого хийх, уншигчдыг бүртгэх ажлыг автоматжуулах, уншигчийн зураасан готод үнэмлэх хэвлэх, номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг стандартын дагуу программаас шууд хэвлэн гаргах боломжтой болсон.
Уг программыг авч ашигласнаас хойш фондын номыг мэдээллийн электрон каталогийн санд бүрэн оруулаад байна. Энэхүү ажилд ахлах номын санчаар ажиллаж байсан Ахмад Номын санч инх тайван, мэдээллийн технологич Бат Цоож, сан мөрөгчөөр ажиллаж байсан Ахмад Номын санч туулнаар хамт олноо манлайлан нүрийг хөдөлмөр хичээл зүтгэлээр ажилласны үр дүнд Номын сан маань орчин үеийн шиг нийцсэн үйлчлэгийг үзүүлэх боломжтой болсон юм. Ингэснээр уншигчид интернетийн сүлжээ ашиглан өөрийн хүссэн цагтаа байгаа газраас аймгийн Номын сангийн сан хөмөргдөх бүх номын мэдээллийг авч урьдчилан захиалга хийх боломжтой болсон юм. Аймгийн нийтийн Номын сан 23 сум, ерөнхий боловсролын сургуулийн 35 сургууль, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж нийт 60 орчим Номын санг мэрэгжил арга зүй сургалт зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна. Үйлчлэгийн 3 танхимаар уншлаг үйлчлэгийг явуулж танхим бүр эрэлдэхтэй ном хэвлэлээр бүрдсэн хайрын фонд таба үндсэн фондноос уншигчийн захиалгаар ном хэвлэлийг авч үйлчлэг нүүдэл ба зөврийн Номын сангаар үйлчилж байна. Номын сан хоорондын ном солилцоог ерөнхий боловсролын сургуулиудын Номын сангуудтай тогтмол хийж уншигч хэрэглэгчдийг хэрэгцээт мэдээлэлээр ханган үйлчлэхийг гол зорилгоо болгон танхимаар болон зөөврөөр төрөл бүрийн үзэсгэлэн өдөрлөг уулзалт гээд уншигчдад чиглэсэн сонирхолтой өгөөжтэй үйл ажиллагааг Номын санч оюун билег нандин цэцэг инх туяа даваа хунаар манлайлан ажиллаж жилд дунджаар 150 гаруй ном тойрсон соёл олон нийтийн ажлыг зохион байгуулж хэвшлээ. Аймгийн боловсрол соёл урлагийн газар, ерөнхий боловсролын сургуулиуд, аймгийн зохиолчдын холбоо, телевиз, хүүхдийн байгууллагуудтай хамтран үдэшлэг уулзалт, аахаа алтан онх асуулт хариултын тэмцээн, зохиолч уншигчдын уулзалт, шин номын нээлт зэрэг соёлын таны мэдхүүн ажлыг Номын санч базрын удирдлагадоор зохион байгуулж байна. Бид түүхт 75 жилийн ойн ажлын хүрээнд Номын сангийнхаа тухай анхны түүхэн номыг бүтээж уншигч түмэндээ төлөвлөхөөр бэлтгэлээ. Үе үеийн Номын санчид бид уншигч олон түмнийхээ оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсний баталгаа нь энэхүү ном болгож иртэй. Түүхт ойн хүрээнд олон бүтээж ажлууд өрнүүлэн ажилласны үр дүнд Монгол улсынхаа Номын сангийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт баг хамт олноороо эдүг зүтгэл гарган ажилласныг үнэлэн Монгол улсын 600-аад Номын сангаас 2018 оны шилдэг Номын сангаар шалгаран ном цомын эзэд аймаг орнотгоо зохион байгуулдаг зорилттой ажлуудын хүрээнд хүүхдэд ээлжлэн байгууллага, санхүүгийн зөрчилгүй байгууллага, онлайн санал асуулгаар Хүсгэл аймгийн шилдэг төрийн байгууллагаар шалгарсан амжилтаар түүхт ойгоо өгдөж байна. Ирээдүйд Номын сангийн уламжлалт үйлчлэгийг орхигдуулахгүйгээр цахим мэдээллийн сангийн хандлтыг сайжруулан лавлгаа ном зүүн үйлчлэгийг нэмэгдүүлэн Номын сангийн мэдээллийн чанарыг сайжруулах замаар Номын сан гэдэг утгууны орчин үеийн шин шатанд гаргахын төлөө Номын санчид бид болон уншигчур ухамсарлан ажиллах болно. Бүх цаг үеийн хамгийн их мэдээлэлтэй 90-100-д ажиллаж амьдарч байгаа уншигч үйлчлүүлэгчтэй хүлээн авч тэдэнд хэрэгцээтэй ном хэвлэл мэдээллийг хурдан шуурхай хүргэх орчин үетэйгээ хөл нийлүүлэн мянган жилийн бичиг соёлын мэрэгдийн оюуны бүтээлийн сан хөмөргөө ашиглан хүн бүрт мэдлэг мэдээллийг түгээн тэдэнд бие дааж мэдлэг боловсрал мэдээлэл болж авахд нь үнэнч туслагч байж Номын санч Номын сан алдрыг өндөрт өргөж явахыг нийт Номын санчид ажилтнуудаа хүсэн өрөөе. Хаймар нутгийн соёл эрдмийн их хөргөө Номын сангийн түүхт 75 жилийн ойг тохиолдуулан мэрэгэн уншигчдаа Номын сангийн үе үеийн Номын санч ажилтнуудаа эрүүлэнх аз жаргалаар дүүрэн байж ном мэт урт удаан настай байхыг хүсэн өрөөе. Монгол улсын соёлын говьяд сэтгэлтэн 75 сүрэнжүй нэрэмжид Хөвсгөл аймгийн нийтийн Номын сангийн захирал Натагийн оюун туяа.